Санхүүгийн сектор сүүлийн 5 жилд 240% буюу жил дунджаар 30 орчим хувиар өсч хурдтай хөгжиж байгаа салбар юм а. 2014 оны эцсийн байдлаар санхүүгийн сектор 22.6 их найт төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 104%-тэй тэнцэх хэмжээний хөрөнгийг эргэлдүүлж Монголын эдийн засгийн 4.1%-ийг бүтээжээ. 2014 оны эцсийн байдлаар санхүүгийн салбарын нийт хөрөнгийн 96.6%-ийг банкны салбар бүрдүүлсэнгээд нэг тэжээгчтэй санхүүгийн салбарын бусад салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Иймээс дэлхийн хөгжингүй орнуудын санхүүгийн голлох салбар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх дэд бүтцэн Кастодион банкны үйлчилгээ юм. Одоогийн байдлаар бол 3 арилжааны нэлээд томоохон ерөнхий банкуд энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэхээр суурьшил авсан байж байгаа. Голомтой бол хамгийн анхны Кастодионы үйл ажиллагаа эрхлэх суурьшилсан санхүүгийн авсан. За тэгээ өнгөрсөн 7 хоногоос бас энэ Голомт банкныхан яг нөгөө системийн хувьд тестүүдээ хийгээд яг энэ Кастодионы үйлчилгээг цогц байдлаар эхлүүлэх тийм бэлтгэл ажиллаа хандсан учраас өнгөрсөн 7 хоногт телевизээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа шиг байлээ. Тэгээд ер нь Кастодион банк гарснараа бол банкны болон санхүүгийн үйлчилгээ илүү туршлагатай банкны салбараар дамжаад ийм нөгөө иж бүрэн болж ирж байгаа. Өмнө угаасаа нөгөө зайлшгүй байх хэвээр үн цасны зах зээл хөгжихэд зайлшгүй байх хэвээр тэр үнэт цас хөрөнгийг хадгалж яг тэрийг юунд ч хүрэхгүйгээр ерөөсөө манжаадаг тэр л бүтцэн байгаагүй байхгүй. Энийг бол бид нар хууль эрх зүйдээ оруулах гэж нэлээд удаан бас харлаа тий. Одоо энэ гарч ирж байна. Бүр үйл ажиллагаагаа эхлэн явж байна шүү дээ. Мэргэжлийн хөрөнгө оруулагч институционал инвесторууд маань аливаа улсын хөрөнгөний зах зээл дээр орж ирэхдээ Кастодион үйлчлэгээр дамжуулан орж ирдэг. За ингээд 2011 онд Монгол улсын засгийн газар хоног хөрөнгөний биржтэй стратеги хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгаа. Монгол хөрөнгөний зах зээлийг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх гэдэг. За энэ одоо зорилтын хүрээнд тусгацны ажлын нэг нь Кастодион банкны ажил байгаа. За энэ маань одоо энэ өнөөдөр ажил хэрэг эхнээсээ ажил хэрэг болоод хөрөнгөний зах зээл маань бас тэлэх, өргөжих, хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх боломж нь ингээд нэмэгдэж байна. За ингээд Голомт банк маань Кастодионы үйлчлэгийг өнөөдөр салбарын ёсоор эхлүүллээ. Хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн хувийн бусад сангууд өөрийн сонгосон Кастодион банкнд худалдаа авсан үнэт цаас мөнгөө найдвартайгаар хадгалуулаад зогсохгүй мэдээллийн нууцлал нь хамгаалагддаг гэд олон давуу талтай үйлчилгээг Кастодион банк үзүүлдэг байна. Манай улсын хувьд Кастодион банк гэдэг ойлголт шинж 3 банк үйл ажиллагаа явуулах эрхээ аваад байна. Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх банкнуудын санхүүгийн салбарт эзлэх байр суурь, эрсдэл даах чадвар, үйлчилгээний стандарт, хөрөнгийн зах зээлд чиглэсэн бизнесийн бодлого, амжилттай нэвтрүүлсэн технологийн шинэчлэл зэргийг нь харгалзан зөвшөөрөл олгожээ.